За энэ нөгөө Eco Construction versus Rivercastle тэр охин компани барьсан байна. Том захирал нь ямдаа мэдэхгүй байгаа. Одоо гаражны хаалга нь орохдоо левдэр гэвсэн. Одоо ингээ үйд доргоор тэр чигээр хаяа гэж засааг бол байгаа. Усан зэвтэй гарч байгаа асуудал байгаа. Энэ дэр одоо тэр хүлээж авахта компаниуд юу хүлээж авах компанийн тэгээд ягаад дутагдaltaй юм хүлээж авсан болов энэ талаар одоо шалгалт хийх боломж байна вэ? За хариулъя 4 номерын микрофон энэ дэр. За байсан гишүүний асуултанд хариулъя. За яг нийслэлээр 2024 онд анх байгуулагдсан за зэвтэй устай холбоотой ажлын хэсэг байгуулагдсан байгаа. За мөн энэ зэвтэй устай холбоотойгоор бас байнгын хороон дээр ажлын хэсгийн хурал дээр өмнөх 7 хоногт хариулсан. За энэ ажлын хэсэг бол яг өнөөдөр нийслэлийн засаг даргын харьяа байгууллагуудын хүрээнд ажлын хэсэг байгуулагдаад ингээд явсан байгаа. Энийг нийслэлээс илүү тодорхой тайлбарлах. Барилга байгууламжийн ашиглалтанд хүлээж авах үйл ажиллагаа нь бас нийслэл дээр явагдсан байж байгаа. За нийслэлээс нэмж хариулъя. За нийслэлийн засаг даргын орлогч мөнхөд гишүүний асуултанд хариулъя. За саяны гишүүний хэлээд байгаа хотгонтой холбоотой асуудал дээр хяналт шалгалт явуулъя. За мэдээж улсын комисс ажиллаад тухайн барилга байшинг хүлээгээд автсан, ашиглалтанд авсан байгаа. За энэ хүрээнд бас гүйцэтгэх үйл ажиллагуудын саяны хэлсэн зэвтэй устай холбоотой асуудал, гаражтай холбоотой асуудал дээр ажлын хэсэг томилж ойрын хугацаанд шалгалт явуулаад алдаа төтгөл залруулахын төлөө ажиллая. Эргээд гишүүнд хариу өгье.